Тэгээ нүүрсний тээврийн хулгай чинь энэ одоо улсын орлогод чинь орлого бүрдүүлэх тэр хэсгээр маш гай болж байна. Би тэгээд энэ нүүрсний хулгай тээврийн хулгай нь бол 7 ихний төрний хулгай явуулчихна. 7 ихний төргийн. Энэ 7 ихний төгрөгөөр хүүхэд бүр 500 мянган төгрөг сар бүр болох мөнгө байхгүй. Энэ хаана явж байгааг өгөхтөр цагаан хадны бомбноос ганц мод цагаан хадны одоо терминалаас ганц мод орох хооронд 29 км байгаа. Урд нь $20 буюу нэг 5-6 сая төгрөгөөр тээвэр хийгээд болоод өгдөг байсан. Гэтэл энэ эд үедээ 120 сая төгрөгийн үнэтэй тээвэр болж хувирсан. Улаанбаатар хотын яг миний энэ сууж байгаа газраас найрамдал орохын хэмжээний газар 120 сая төгрөгөөр гэрээ нүүлэх гэвэл хэн нүүлэх вэ? Энэ мөнгөний төлбөрүүд бүгдээрээ тээврийн төлбөрүүд бүгдээрээ хятадын талд хуваарлагддаг. Тэгээ тэр их мөнгийг ямар албан тушаалтай аваад байгаа нь мэддэхгүй ийм одоо ловер маш их явж байна. Тэгээ энэ бол Эрдэнэс таван толгойн дунджаар гаргасан 120 сая одоо өнөөдрийн байдлаар 50 орчим сая төгрөг байгаа. Энэ хоёрын дунджаар гаргасан 7 ихний төгрөгийн хулгай байна. Энэ 7 ихний төгрөг Эрдэнэс таван толгойн орлого болсон бол улсын төсвийн орлого тэр хэмжээгээр нэмэгдэж дээрээс нь 1072 хувьцаад хүмүүс иргэд одоо мөнгөтэй болох ийм боломжийг бүрдүүлэх байсан. Харамсалтай нь энэ нүүрсний хулгай өнөөдөр хүртэл явсан хэвээр байна.